За сайн уу. Тэр. Энэ тамгын газар дээр энэ фитнес байдаг юм тий. Тий. Сарту ярчээ сайн хөтлөө айцуурчээ цаанай зуда яраж байгаарай яаж юухан ач төрж байна цаанай зуда яраж байгаарай яаж юухан ач төрж байна сайн гиво тин могиос решмантиос Төрөө чи хэдэн оных юм? Би 90 онд 1990 онд 2 сарын 11-нд одоо тухай төрсөн өдөр болох гэсэн юм. Сая өчтөр шинэ хүүтэй боллоо. 2 хүүтэй. Оо за. Тий. Өчигдөр шинэ хүүгээ хөлгөд. Тий, өчтөр шинэ Сайхан үедээ. 22 цагт төрөөд. За баяр хүргэе. За. Тэгээ чиний энэ хөдөлгөөн хийсэн чинь хүүхдүүдтэй чи бас холбоотой юм лээ тий. Тий, хүүхд ер нь яг хажууд байгаа аав ээгээ харж хамгийн түрүүнд л ер нь суралцдаг юм шиг санагдаад. Энэ үг бол одоо аавгаа хараад л аавра багах чинь л гэж би ойлгож байгаа шүү дээ. Өглөө болгон хараад л. Чамайг сурвалжлах болсон шалтгаан юунаас үүссэн гэхэлэр чи ингээд нөгөө жинтэй байхаас эхлээд төрнөкөн дээр сунаагаал эхэлсэн шүү дээ тий. Зунаас дээр яг дал. Тэгэл тэрийг үе ингээд тавиал залуучуудыг мотивацжуулаад манай очроо өдөр чиний нөгөө постны дараа одоо ер нь явж эхэлнэ гэдэг. Сүүлийн үед харсан чинь манай мөнх амьдрал тэр тэгэл ер нь олон найзууд бас ингээд яваад энийг бас гоё ингээд давлгаалж байгаа санагтаад тэгээд сонирхох гэсэн. Хүнд хүрж байгаа нь харин би ер нь анх хүнд хүргэнэ гэж нэг ахтурдаг. Өөрийнхөө яг өөрчлөлтийг яг ингэж өдөр болгон өөрчлөлтөө ингэж хадгалаад харж байхад гэсэн үүднээс л ер нь хийж эхэлсэн. Тэгээд тэр маань харин сүүлдээ ингэж өөртөө тэрэндээ урамшаад цаашаа өдөр болгон хийгээд л явж байгаа даа ер нь л тэр маань харин хүмүүст хүрж байгаад их баяртай л байна. За сайн уу үзлээ. За. Сайн тавшаа. Тавтай. За. Миний найз чи бас одоо аюугүй тийм эрүүл юмны түүчэнд үргэлж явж байгаа юм. Би чамайг энд байсныг мэдээгүй. Сая төрөөтэй уулгаа ороод ирсэн чинь. Яг гоё дасглаа хийгээл яаж ч. Оо яг найз нь 2 сар л болж байна. За. Тий бас нэг жоохон би өвд шинж рүү орох гээд байна. За. Тий суудлын ажилтай. Тэгээ 2 сарын бэлтгэл хийсэн одоо тэгээд сайхан л би хөнгөрөөд. Тэгээд манай аймын идэр бас гоё бэлтгэл хийж байгаа харагдсан, жавхаа харагддаг. Би энэ төрөө дүүг одоо бүр аюу гоё санагдаад нөгөө эрүүл юм аяг ингээд нөгөө ингээд өдөр болгон рийлгээ тавиад байгаа учраас надад аюу гоё санагдсан байхгүй. Тэгсэн чинь ирсэн чинь чи ингээд ер нь гоё эрүүл юм хаанах, эрүүл сэтгэлгээ хаанах тэнд бас явж явах юм аа. Ер нь одоо би гэлтгүй залуучуудын аюу их болсон байна. Одоо биедээ их анхаардаг болсон, эрүүл мэндэгдэг болсон байна. Манай төрөө дүү өдрөд үнэхээр бас үнэхээр гоё залуучуудад бас уриалж байна. Тэгээ одоо манай мөнх амьдралаас эхлүүлээд одоо залуучуудад аюу гай боломж байна. Биедээ анхаарах хэрэгтэй, эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэдэг. Иймэрхүү бас байдлыг бас их харуулж ах шиг байна те. Би ч бас 2-3 жил явах гэж ихэлсэн. Нэг 7 хоног яваал бойлдог, шантардаг. Яагаад тэгэхээр эренгуудаа тэрээс юу үгүй нөгөө хийж байгаа ороод чинь дагаал өргөдөг. 7 хоногийн дараа бие булгардаг. Тэгэл за байлын бүтэхгүй юм байна гэж хайж ирсэн. Энэ жил бол ерөөхдөө ирээл нэг ихний сар бол сайхан зам дээр гүйлээ. Хүн дээр өргөсөнгөө. Одоо өргөөд нэг 20 хоног л болж байна ер нь. Тэгэхээр бас яг тэгж хийх нь ер нь бас зөв юм шиг байна. Одоо чинь фитнес ч бас аюул олон багш нартай болсон. Зөвлөгөө өгч байна энэ хүмүүс. Тэгээд яг тэрнийхэн дагуу их бол нөгөө бичлэг хараад ирээл хүн дээр өргөдөг, өөрсдөө би хааг өвдөгдөг. Тэгээ гол нь хамгийн гол юмны бэртгүү байх хэрэгтэй. Фитнес бол айл бол бэртэлгүй эрүүлгээр ингээд юм хийх л чухал. Намайг байхад нөгөө дуу гэдэг зүйл аюу тийм модонд ороод гэх юм уу. Давлгааг аваад, ирчийг аваад тэгээ бөөнөрөө ингээд дуу ингээд ундаг байсан шүү дээ. Тэр шиг одоо төрөө дүүг бол би яг тийм зүйл ингээд гоё ингээд уриалаад байна гэж хараад байгаа байхгүй. Ерөнхийдөө олуулаа байхаар ерөнхийдөө нөгөө саад ингээд гайгүй болоод шантармаар зүйлүүд нь эдэр ингээд хаягдаад бид нар чинь хан уул руу явж ялаа булан уудаа аялдаг байлаа тий. Тэн дээр гоё юунаас яриач юм. Тий бидний үеч одоо дуршлан ч явах те. Бидний үеч анх дугуй холбоо биш ээ бүр. Анх дугуй ондог нэг 2-3 хүмүүс байсан. Тэгээ тэр үедээ дугуй аваад эхэлсэн. Тэгээд эхэндээс нэг 10-аа явдаг байсан. Сүүлдээ нэг 15 болсон. Тэгээд тэр 100 бол ер нь 30-аас 40 дугуй бол байнгын тогтмолт ирээсэн. Тэгээд утсаар фэйсбүүкээр байнгын холбогдсон хүмүүс танаа юу чи нэгдъя, дугуй холбоо чи нэгдъя.
Мэдээ чинь бас аль биесны холбоо молбооч бас байгаагүй. Зүгээр сонирхлоор би явжсэн хүмүүс. Тэгээ сүйд холбоо болоо манай Түмаах гэдэг. Тий. Манай өргөө ах чи. Өргөө ах. Энэ өргөө ахын жим мөн үү шүү? Өргөн гэдэг нь үгүй юу? Би бас өргөн гэхээр өргөө ахын жим гэж харддаг байсан. Үгүй шүү. Биш юм байна. За. Аа. Тиймэрхүү юмнууд явжсэн. Тэгээ манай төрөөтэй бол мундаг. Одоо бас гоё өөрийнхөө сошиал орчинд бас өөрийнхөө хүмүүсийн фэйсбүүкээс харж байгаа шүү дээ хүмүүс. Тэгээ гоё бас өөрийгөө сурчлах гэхээс илүүтэй эрүүл мэнд гэдэг юмыг бол аюу харуулж өгч байна тий. Одоо халаалт оо. Тий, нурууны ерхий нурууны үений энэ үеийг барьсан тулгуур гэж юм гоё нурууны үнцэн татал гэдэг чинь. Тэгэж босоо яг энэ өвдгөн хөтөл ингэж болно. Тэгээд бас зэрч байгаа шүү. Ер нь бол нуруугаараа хотогоод яг нурууны одоо үеэ барьж байгаа тулгуур болчих жоох үнцэн нурууны үнцэн татал гэсэн үг юм бол. Дадан гараа 24 орч. Бүр айд доош яргүй. Ингээд хагас явчих. Миний дүүч хийгээд үлээ. Айдия. Одоо тэн дээр нөгөө чи тэмцээнд орсон байгаа тэр зурагт дээр байгаа чи мөн үү? Би өөрөө бодиулан хичээлээд 9 оноос хойш хичээлээд улсын хошоо аврах. За. Тэгээд ер нь бол олон удаа тэмцээнд орсон. Тэгээд хотод бэлтгэлээ хийгээд тэмцээн болоонд орсоор хагаад 16 оноос хойш өргөн жимийг үүсгэн байгуулад өдөө хүртэл ингээд явчихсан. Оо за. Надаас гарсан ерөнхийдөө яг бодич байна, powerч байна. Олон тамирчид ер нь гарсан. Тий. Тэгээд яг эндээ ингээд тууштай ерөнхийдөө одоо нэг 10 хэдэн жил хичээлэл. Ер нь 19 оноос 18 жил 17 жил. Тий. Тууштайгаар тэгээд тасралтгүй нэг спортоор дагнаад л явж байна да. Ер нь сүүлийн үед залуучууд хэр нэмэгдэж байна? Одоо ер нь залуучууд ер нь дасгал төлөв эрүүл мэндийн талаасаа ерөөдөө айгүй хичээлдэг болсон ер нь фитнес шиг. Манай аймагч бас 4-5 фитнес байна шүү. Тий. 4-5 фитнес чинь ерөөдөө дасгалтгүй үйл ажиллагаа явуулж байна. Хүмүүс бас нэлээд байна. Тэгэхээр ерөөдөө дасгал төлөвлөгөө хүний бид ямар хэрэгтэй гэдэг хүмүүс бас айгүй ойлгодог болсон байна. Тий. Тэгээд одоо нөгөө манайхан чинь хөдөлгөөн айгүй багассан. Машинаас гараад гэрээс гараад гэртээ орохдоо л нөгөө буудан утас телевизэр гэдэг ердөө тийм хөдөлгөөн аягүй багассан. Хоолнууд нь ерөөд аягүй тийм хэд бэлэн болчлоо. Ер нь бол зарим хүмүүс чинь тэгээд ерөөд захиалга хоол идэв. Тэгээ нөгөө хөдөлгөөн чинь багасаад таргалч ихтэй ерөөдөө өвчин гэдэг зүйл чинь аягүй их болчлоо шүү дээ. Энэтэй холбоотойгоор ерөөдөө хүмүүс ч одоо дасгал хөдөлгөөн хийвэл эрүүл мэндийн талдаа ер нь хэрэгтэй байна гэдэг ерөөд аягүй ойлгодог болчих учраас ерөөдөө фитнес ч вэ нүү одоо спиннинг ч вэ нүү дугуйч вэ нүү юу ч вэ нүү ямар ч спортод ерөөдөө хүмүүс аягүй идэвхтэй болцлоо. Тэнэс төрөлхөн дээр юм одоо сонирхож яаж хэлдэг вэ? Ер нь Тэр чи одоо 10 жилдээ нэг 5 дугаар ангитай байна уу? Тэгээд байрныхаа гадаа ах нарыг харж байгаад л. Тэгэл манай тэр байрны гадаа байсан ах нар болон тэд нар л ер нь тэгэл тэр үеийн ах нар ямар байдгийг та өөрөө мэдж байгаа шүү дээ. За энэ дүү ер нь эргүүлнэ гэдэг. Одоо ярих юм бол хүүхдийн эрхэн талж ийн гэж хэлэх баг. Тиймэрхүү юм болж ирсэн тийм. Тэгээ тэрнээс хойш өөрөө төрнөхгээр явсаар хагаад л. Ер нь тэгээ дандаа байрны гадаа гудамжны төрнөхгээр л ер нь явдаг байсан. Тийм. бид нэр 10 жилдээ манай бүгдээрээ төрнөхөн дээр сонс иргэдэг байсан. Тухайн үед бас яг төрнөх бас яг модонд ороод бид нар 1000-ын урталт 40-р шингийн урталт. Манай найзууд мэдэндээ тэгээд өстой тэнд төрнөхөн дээр ягдаал байдаг байсан. Одоо ер нь хүүхдүүд бас гой сэргэж байгаа болов уу гэж санагдсан. Ер нь чиний мэдхээр ер нь хичнээн хүүхдүүд ер нь найзуудаас чинь ер нь төрнөхөн дээр юм ээж. Манай найзуудаас одоо яг үнэн хэлэхэд манай найзууд сайхан үзэгчтэй ер нь бол би хийял гэж гуйдгийг одоо энийг харж байвал бүгдээрээ хийх байлгүй те. Тий. Тэгж хэлээ. Одоо үеийн хүүхдүүд ер нь бол төрнөхөд сайн хийдэг болсон байлээ. Үздэг хардаг юмнаас суралцж байгаас хэлэхөө те. Баг урлаг болж байгаа шүү дээ. Тийм байлээ. Тий. Нарийн талууд хийж байгаа харагдаад. Тийм бэл. За дүүтэйгээ бас уулзах сайхан байлаа. Тэгээ яг ирсэн чинь бас шинэ хүүхдээ хөгөөл гидэж авсан энэ сайхан мөчтөнд таарсандаа баяртай байна. Тэгээд энэ зүйлгээ цааш нь гоё урам зоригтойгоор явуулаарай. Харахад сайхан байдаг шүү. За баярлалаа. Намайг зорж ирсэн. Танаа хамт олонцгсан. Амжилт хүсье. Мөн залуустаа хорт зуршлаасаа татгалзаж эрүүл хөдөлгөөнөөр хичээлцгээе. Сайхан гинэ Моги освеш Монгиос